үргэлжлэлийн дараа нүд орчмын арсны арчилгаа болох 2 дахь алхмыг үргэлжлүүлээрэй. Энэхүү эмзэг арстай хэсгийг арчилгасаг болсон байна. Зовхны арс онцгой анхаарал шаарддаг. Тэрээр нүрийн бусад хэсгийн арснаас хамаагүй нэмгэн бөгөөд магадгүй чанга дарахад гэмтэлд илүү мэдрэмтгий байдаг. Ширүү хүрч болохгүй гэсэн. Хөвшрөлтийн шиш тэмдэг түүн дээр илүү хурдан илэрдэг. Үүнээс гадна нүд нь маш хөдөлгөөнтэй байдаг. Бид 1 минутанд 12 удаа, жилд 2.4 сая удаа анивчдаг. Бид бас сэтгэл хөдлөлөө нүдэрээ илэрхийлдэг. Нүдийг сэтгэлийн тойл гэж нэрлэдэг. Санамсаргүй хэрэг биш юм. Хэрв нүрийн арсыг даавуутай харьцуулбал нүдний эргэн тойрон дох зовхны арс бол торготой адил юм. Та торгон дайсан төмсөөд дараа нь хагас цаг суусан гэж төсөөлөд үзээрэй. Тэрээр хэр хурдан үрчээсэн байх бол маш хурдан. Та торгон эдлийг дааван хувцсны гормоор угаадаг билүү? Үгүй байх. Одоо яагаад нүрийн тосыг нүдний эргэн тойрог түрхэж болохгүй гэдгийг илүү тодорхой ойлгосон байх ёстой. Үүний тулд тусгай бүтээгдэхүүн заавал хэрэглээрэй. Новиж зовхны тос нь ямар ч үнэргүй байдаг бөгөөд энэ хэсгийн арсны онцлог хэрэглээнд зориулагдсан байдаг. Сэтгэл хөдлөлийн эсвэл гүн өвчлөөс хаван бараан хүрээ таныг санаа зовоож байна уу? Тэгвэл бидэнд шийдэл байна. Одоо би танд зовхны тосыг хэрхэн зөв хэрэглэхийг зааж өгөх гэж байна. Би өөрийн хэрэгэлдэг Eclagan Wrinkle Power цувралын тосыг жишээ болгоё. Тосноос будааны үрийн хэмжээтэй авахд 2 нүдэнд хангалттай байх ёстой. Бидний даалгавар бол нүдний ухархайн аягын ясны тойрог дагуу ядам хуруу эсвэл тусгай зориултын элхийн түрхэгч хэрэгслэр тарааж түрхэх хэрэгтэй. Би зөвхөн ядам хуруугаа ашиглаж байгааг анхаараарай. Учир нь энэ хуруу хамгийн бага хөдөлгөөнтэй байдаг учраас нүдний эмзэг арсыг татах эсвэл гэмтэх магадлал маш бага байдаг юм. Тос бүрэн шингэтэл нь үргэлжлүүлэн тараагаарай. Хэрэв хуруун дээр бага зэрэг үлдсэн бол уруулын дээд хэсгийн дагуу түрхэж чийгшүүлбэл тэжээлээр хангах боломжтой.